Аавчтай үзэх чимдээ хүргэе. Өнөөдрийн бичлэгээр минь тухайд гуашаа хийснээр ямар ач тусуудтай байдаг юм бэ гэдгээс бяцхан хэсгийг тайлбарлаж оруулъя гэж бодож байна. За тухайд гуашаа их зөвхөн гоо сайхны төдийгүй сэтгэл санаа болон мэдрэлийн тогтолцоонд маш сайнаар нөлөөлдөг. За тайвшруулж өгөх. За анхаарал төвлөрөлтийг нэмэгдүүлдэг. Дээрээс нь энерги маш чухал хэсэг гэж үздэг тухайг. За тэгээд бидний нөгөө нэг 3 дахь нүд буюу одоо зүүн савнгийн төв маань тухайд байрлаж байдаг. Өмсгний голд за гуашаа хийхэд оюун санаа тунгалах, анхаарал төвлөрөхөд тустай байдаг. Дээрээс нь болохоор зэрэг тухайны одоо дагуу тухайд байрлал меридиан сувгууд байдаг. Элег зүрх одоо нарийн гэцний сувгууд байдаг. Иймээс сэтгэл санааг одоо тайвшруулж амар тайван байдалд байхад тусалдаг байх нь шүү. За зөвхөн хүчлээ хангалтахаас хүчлийг арилгахаас гадна цусны эргэлтийг нэмэгдүүлдэг. За уур бухимдлын үед маш хурдан хүчлээ үүсдэг учраас тухайд одоо цэгцэлж даралт хийх, массаж хийснээр тайвшруулах. За тэгээд хүчлээ үүсгэхээс аюул сайн сэргийлж өгдөг байгаа шүү. Ууртай сэтгэл санааны дарамттай үед энэ нь хамгийн түрүүнд тухан дээр илэрдэг хөмсөг зангирах, тухны энд зангирал үүсэхдээ ялангуяа хөмсөг маш их зангирдаг. Тэгээд нөгөө толгоо өвдөх үед бас хөмсгний гоолд хүрчлээ үүсдэг. Тиймээс тэдгээрээс урьдчилан сэргийж